Ажиллагаагаа эхлэхээ хүлээж буй мөрдөгчдөр кино маань эхэлнэ. Тэдний барих гэж байгаа байна хар тамхи наймаалдагч гэх юм уу хүргдэгч гэх үү энэ бандгар залуу юм. Шүнийн клубт. Тэд түүнийг баримтлах хуудас мөн нотлох баримт байхгүй тул барьж чадахгүй шууд үйлдэл дээр нь л барихаас өөр аргагүй. Тэд хоорондоо хар тамхиа өгж авалцдагч хаанаас ч юм гинт клубын бүжигчин бүсгүй бүр төлөвлөсөн байсан юм уу гэлтэй цохиж унгаад хар тамхиг нь хулгайлаад зүгтхэн тэр. Ингээд нотлох баримт энэ зэрэг алга болсон учраас мөрдөгчд маань юучгүй ханмар өгдөг. Үргэлжлээд манай киноны гол дүрийн залууг Тэжиг гэх ба тэрээр хинч харсан чихүүцэн нэг л нууцлаг дүр төрхтэй нэгэн. Ядуусын нэгэн гудамд ломбард ажиллуулан энгийн л амьдрах түнтэй ярих гэж дотносох гэж оролддог сахилгагүй нөхнийг Сомиг нь. Ер нь тэр хоёр бие биенийхээ цорынгаас найз гэсэн ч болно. Соми Тэжигээс хулгай хийж байгаад баригдаад ер нь энэ хоёр анх танилцж байсан юм байлээ. Сомид мөнгө хэрэгтэй байсан тул өөрийнхөө MP3-ыг барьцаанд тавьдаг ба ингэхдээ идэж байсан юмыг нь харан уулга алдахад залуу түүнийг орж ирэн хоол идхийг урьдаг. Охин өөрийгөө nail artist эдрэгээд их л хувийн маркетинга хийнэ. Гинтэл гаднаас ээж нь түүнийг хайж орлох үед охин айсандаа ширээн доогуур нуугдсан тэр. Ээж нь нөгөө night club-д бүжгэлдэг эмэгтэй байх ба охин маань наад дотор ч байгааг мэдчихээн. Гаргаад иргээд уурлаад бөө юм. Ганцаараа хоол идэж байна гэдгийг харуулan санааг нь амраахад эмэгтэй үргэлжлүүлэн камер болон нөгөө хар тамхитай зүнхээ энэ ламбарданд үлдээхэн тэр. Ер нь бол араас нь хүмүүс ирэх магадлалтай гэж үзэн нууж байгаа нь л юм. Энэ үеэр нөгөө талд хятад руу хар тамхи гаргаж зардаг бүлэглэлийн толгойлогч өөрийнхөө хүнээ шин төрлийн хар тамхиг нь алдчихсан гэд бөөн уур. Тэр хар тамхиа танилцуулан худалдан авагчтан зөвшөөрсөн бол маш их мөнгө олох байсан. Ямар ч аргаар хамаагүй буцааж олгоно. Олж чадахгүй бол эргэтнийг чинь ухаж гаргаад заран шүүч гэж сүрдүүлдэг. Энэ залууг нь Мансок гэх ба хар тамхиг хэн авсныг мэднэ. Заавал олноо л гин. Хар тамхиг хулгаасан хоёр маань хэрхэн хуваах тал дээрээ эрэгтэй нь илүү хувийг авна гихч эмэгтэй нь бохир ажлыг нь хийсэн байхад яагаад тэнцүү хуваадаггүй юм гээд нилээ маргаан болж байдаг. Үүнийг нь харсан охинд яаж олигтой байх вэ? Тэжиг дээр очин гэртээ ганц хонуулахыг гойно. Өглөөс ирэхэд охин явчихсан байдаг ба гол хэрэгслүүд маань байгаагүй болохоор байсан боломжоор л хийсэн шүү гэх мессежийг үлдээгээд явсан байдаг. Өдөр нь Тэжиг охины MP3-ыг сонсон нэг тийш явдаг ба энэ газар нь түүний эхнэрийн оршуулга байдаг. Тэндээс буцан гэрлүүгээ явахдаа Тэжиг охиныг хардаг ба охин ангийнхаа хүүхдээс хулгай хийх гэж байгаад баригдсан шинжтэй ээжд нь загнуулаад бүр зодуулаад байж байдаг. Цагдаа охиноос өөрийг нь өмгөөлөх том хүн байгаа эсэхийг асуухад тэр манай аав гэж залууг заах хэдий ч даанч залуу түүнийг огтхонч хараагүй мэд үл ойшоо явчихсан тэр. Оройн тэр хоёр дэлгүрт таарахад мэдээж охин өөрт нь туслаагүй хаяад явсан гэд ууралсан уурандаа бушуухан л нэг юм шүүрээд гүгээд гарчна. Залуу харин авсан зүйлийнх нь үнийг төлөх гэхэд дэлгүүрийн хөдөлгөгч өвгөн тэгэх хэрэггүй дээ. Ямар охины буруу биш. Түүний эргэн тойрондох хүмүүсийн л буруу. Тэр бол сайн охин гэх юм тэр. Залуу охины хараас гүйцэн очиход охин өөрийнхөө MP3-ыг буцааж авмаар байна. Оронд нь өөрийнхөө азийн картаа өгье. Энэ карт нь бүхнийг дийлдэг гэнэ. Та ч гэсэн надаас ичдэггүй. Тийм болохоор л намайг тоогоогүй юу? Манай сургуулийн хүүхдүүд багш нар бүгд надаас ичдэг доогддог. Гэсэн ч би танд илүү гомдож байна. Гэхдээ би таныг үзэн ядахгүй. Хэрвээ тэгвэл энэ амьдралд миний дуртай нэг ч хүн байхгүй болно. Ингэж бодох төдийд л сэтгэл минь өвдөж байна. Тийм болохоор би яасан ч таныг үзэн ядахгүй. Үүний дараа Соми гэртээ ирэхэд Жонсо гих хар тамхины 8 залуу ээжиг нь хэрцгийгээр тамлаад байж ахтай таардаг. Нөгөө Мансо гих бидний өмнөхөн харсан дүрийн төрсөн дүү. Тэшиг дээр ч мөн хүмүүс ирсэн байх ба өөрийг нь дээрэмдэж байна гэж ойлгон төрөвчө зүгээр л өгөхөд Чонзогийн хүмүүс шоолж инээж минэцсэн. Угаасаа л Тэшиг энгийн нэг ламбард чинь биш нь тодорхой. Нүдэ анивчих хооронд л хутгийг нь болоод авчина. Түүнд охиныг ээжтэй нь барьцаалсан гэдгийг хэлэн чамд байгаа зүнхийг өгөхгүй бол шууд алан шүү үднийг зөрдүүлэхэд сандран зүнхийг цэрд орон өгдөгч. Нэг хэрцгий царайтай залуу нь өөрийнхөө хүнийг алаад утсаа үлдээгээд явхан тэр. Их учир битүүлэг. Тэд буцах зандаа залууг бууны дуунд огтхон цочид сандраагүй гайхна. Маргааш нь үлдээсэн утсаар нь залуу дуудлага ирэх ба охиныг ээжтэй нь аврамаар байвал ганцхан хүргэлт хийгээд өгөхөд хангалттай гэнэ. Үүнийг нь ч зөвшөөрөхөөс өөр сонголт угаасаа байхгүй штэ.
Тэдний хийсэн газар очиж заасан машиныг нь унаад заасан газраас нь хар тамхиг нь аван тэдний тушаалаар тэдэнтэй холбогдож байсан утсаа шаядаг. Тэдний зааврын дагуу очиход тэдний босс өө мөнгө нь манай залууг хятадаас ирсэн зочин гэж хүлээж авах ба яалтчгүй энд хоёр ах дүү хор утгасан болж таардаг. Тэнд маш ноцтой хар тамхи байгаагийн дээр баахан цагдаа дуудсан. Одоо ингэж наана цагдаа нарт баригдаад шоронд ялзар навшоо. Чиний бүх бизнесийг бид хоёр авсан л гин. Тэжигийг тэр доорно ал гэж тушаачаад зүгтах хэдийч эвтэйхэн тэр дундаас мултран цохоор үсэрдэг. Энэ үеэр мафийн босс зүгтах гэж бүхэл аргаар үзнэ. Өө мөнгөг л барихгүй бол охин ээж хоёрыг аврах ямар ч боломжгүй болохоо мэдэх тул араас нь унж ирсэн машинаараа хөөсөр нэгэн барьж авдагч. Хүчтэй дөргөлтөөс болж онгоос машины багажийг санаандгүй харан шоконд орхон тэр. Багажинд Сомигийн ээжийн цогцос биеэрээ дүүрэн ойдолтой нүцгэн байдаг ба биеэс нь авч болох бүх хэрэгтнийг нь ухаж авсан нь энэ юм. Цагдаагийнхан мэдээж үүнийг манай залуугийн л хийсэн ажил гэж бодон түүнийг барьчлаад явна. Түүнийг мөрдөн байцаагаад мэдээж юуж гарахгүй штэ. Энэ үеэр нөгөө муу гарууд чинь эмэгтэйгийн хамсаад нэг ч гэсэн олсон байдаг ба энэ эмгэн энэ бүлгэлтэй холбоотой арын албаны бохир замын ажлуудыг хийдэг. Аз бол Соми аймад. Гэхдээ байдал яаж л олигтой байх вэ? Энд яг Соми шиг жоохон хүмүүсийг байлгаж хар тамхиа үйлдвэрлэх болон хар тамхиныхаа хөргөлтүүдийг энэ хүмүүсээр хийлэгдэг. Нөгөө тал цагдаагийнхан маань залуугийн ломбарднаас өгсөн хүн байхыг олдогч байцаагдж байсан залуу маань охин амьд байх магадлалтай гэж үзэн симхи гарах төдийд л зүгтэлгүй яхав. Цагдаа нарын хамгаалтаас ийм амархан мултар зүгтсэн залууг хин юм бэ гэж гайхан түүний талаарх бүх мэдээллийг цуглуулж эхэлнэ. Гэсэн ч түүний талаарх мэдээллүүд тийм ч амар болтохгүй. Нэлээд цагалддаг. Эцэст нь Америкийн тусгаагийнхны дата дундаас олно. Манай залуу тэтгэвртэй гарсан тусгаагийн ажилтан болж таардаг ба голцоо түүний биелүүлсэн даалгаврууд Америкт байсан тул Солонгост байсан дата мэдээлэл маш хомс байсан байдаг. Эхнэр нь жирэмсэн болсны дараа ажлаа хүлээлгэж өгсөн ч түүнд өстөө байсан хүмүүс эхнэрийг нааснаар ийм зожиг нам жим амьдралтай болсон юм лээ. Тэшиг ах トゥ хоёртой холбогдож байсан утсаа хайсан газараас хайж олон иймэрхүү хууль бус ажлын зориулалтаар л хэрэглэх утас зардаг газар очин худалдан авахчийг хэн болохыг олж өгөхийг шаарддаг. Тэдний нэрийн хуудсыг өгөн мөн тэд хар тамхи үйлдвэрж наймаалахаас гадна хүний эргэтэнч зардаг болохыг нь хэлдэг. Хурдлахгүй бол охиныг эд эрхтний гаргаад зарчих аюултай юм. Тэр даруул хаягаар нь очиход нүүрэн дээрээ ингээл нэг шүнийн клубын хаяг байх боловч зүгээр л халахвч шүү дээ. Тэдний нэгийг олон Сомиг хаана байгааг асуун тамалж эхлэхэд тэдний өөр хүн гарч ирэн шууд л буудан алах гэж дайрдаг. Хүнийг нь бамбай болгож ашиглан тэр хоёр нэлээд тултна. Манай хүнтэй энэ тэнцүү тулдахыг харвал энэ залуун ч гэсэн нэлээд аваагаар юм байлээ. Тэр хоёрын тулаан клуб дотор үргэлжлэх гэж байхад нь Мансог гарч ир зогсон түүнд утас үлдээгээд явхан тэр. Тэнд цагдаа нар ороод ирлээ гэсэн мэдээлэл ирсэн юм байлаа л дээ. Цагдаа нар нь манай хүнийг ч гэсэн хөөн. Тэндээс нэг машин хулгайлаад явах хооронд Мансогоос дуудлага ирэх ба охины эрхтнүүдийг удахгүй зарна эдэр гэж улам тохуурхан түүнийг өдгөн тэр. Өмнөхөн болсон тулаанаас авсан бууны шархаа эмчтүүлэх ба энэ хүн нь түүний хамт албасч байсан тусгаагийн хүмүүсийн нэг юм. Одоо мөн л ийм энгийн амьдралаар амьдардаг. Түүний биеэс сумыг гаргах хооронд тэшиг төр ухаан алддаг ба өөрийн бурхан болсон ихнэрийг зүүдлэн жаргалтай байсан мөчүүдээ зүүдлэх нь тэр. Гэвч энэ зүүд нь тийм сайхнаар үргэлжлэхгүй. Тэшиг охиныг заавал аврах ёстой хэмээн бие бүрэн идэгрээгүйч юу ч хийхэд бэлэн байдаг. Түүнд цагдаагаас дуудлага харин охины ATM-с мөнгө авч буй дүүрс CCTV-д үлдсэн байсан энэ мэдээллийг чамд өгж байгаа шалтгаан нь чи одоо тэр бүлэглэлийн талаар мэддэг бүх зүйлээ хэл. Тэдэнтэй ямар холбоотой гэдэг юм уу хэлгэн. Тэшиг эцэст нь тэднийг эргэтэн аймаалдаг болох. Бас тэр машиныг яагаад унж явсан эдэргээд бүх хүннийг хэлдэг. Соми энэ үеэр хүүхдүүдтэй хоригдсон газараа байх ба духан дээрээ шалбархаатай болсон алуурчин залууг харан шархны лент нааж өгдөг.
Соми байнга ээжигээ сайн байгаа эсэхийг асууж байсан тул энэ залууч Сомиг өрөвдөж сэтгэл нь жоохоо өвдөж буй мэт. Тэшиг хүүхдүүдийг харт амхны хүргэлт хийдэг гэдгийг олж мэдсэн бай. Тэдний нэгийг нууцаар дагахтаа Сомитой ийм ойрхон зурж байна гэдгээ ч анзаарахгүй. Эцэст нь хүргэлтийн хөөхөд нэг машин суухад энэ машин нь яалтчгүй тэдний үүрэнд аваачих учиртай гэж бодон дагахтал цагдаа нар гарч ирэн гай болох нь тэр. Ингэсэн ч аз болж тэднийг алдалгүйгээр дагсаар үүрийг нь олж ирч чаддаг. Энэ газар тэд хүүхдүүдийг ажиллуулж харт амхиа үйлдвэрлэдэг ба маш хортой учир нэг нэгээрээ унах, ухаан алдах явдал маш их гарна. Hey. Did I say you could stop? Ухаан алдсан хүүхдийг холдуулах гээд аваад явхад манай хүн гарч ирээд шийтгэлгүй яхав. Бэтмен шиг л харанхуугаас гарч ирэн нэг нэгээр нь унгана. Мансогт дүүгээс нь дуудлага ярин ярихад Тэшиг дүүгэн тамлан Сомыг хаана байгааг хэлхий шаарддаг. Дүүгэн зүгээр орхихгүй бол Сомыг эрхнүүдийг нь задлаад заран шүүгэл сүрдүүлсэн ч дүүгэн тамлсаар байсан тул Тэшигт хаана эрхийг нь зааж өгөн уцаа таслана. Тэгсэн хэдий ч цаашаага охины нүдийг уух гэж тушаадаг. Тэшигээс ч Жонсог өөрийг нь амьд үлдээхийг гуйсан ч юу ч л тэ амьд үлдээ гэхүү ямар Бэтмен байгаа биш алж л орхино. Бүр байшинтай цуг дэлбэлчин. Охины нүдийг ухаж гарах гэсэн Мансогийн тушаалаар охиныг дуудаж ирүүлдэг ба энэ тарган залуу ээжтэйгээ уулзмаар байна уу? Би чиний ээжийн эрхнүүдийг ухаж гаргасан. Одоо чинийхийг ч гэсэн ухаж гаргана. Та хоёр надаар дамжуулан Деважинд уулзах гэж инээж минийгээд бүүр нэг бөөлцөрөн. Охин ээжигээ амьд байгаа гэж итгэсээр л байсан учраас хинч харсан сэтгэл өвтмөр. Тэшиг эцэст нь Сомигийн байгаа барилгыг олон ирдэг ба ганцаархнаа ирсэн түүнийг бүр маш олноороо хүлээж байх нь тэр. Ганцаархнаа ирсэн юм уу гэж шоглон инээгээд түн Сомигийн нүдийг өмхрүүлж өгөн дурсгал булгаан хадгалаарай гэн. Нулимсаа арай гэж төвчин өшөө харслах дүүрэн тэднийг шууд алж эхлэх нь тэр. Түүнийг буутаа гэж төсөөлөөгүй байсан тэдэнд гинтийн цохилт боллохгүй яах вэ? Тэнд нэлээд тулаан болно. Бүгдийг нь алаад хамаг юмаа хамж аваа зүгтэх гэж байсан Мансогийг ч барьж авдаг. Түүний машины цонх сумны хамгаалттай. Би одоо цагдаа нарыг дуудсан болохоор хоёулаа эндээ баригдсан. Чи хизээш намайг алж чадахгүй гэж баярлаг инээгч нэг газараа хүч өгөн бууцаар байгаад эцэст нь түүнийг алж өшөөгөө авна. Хичнээн бүхэн дууссан хэдий ч одоо түүнд амьд байх утга учир байхгүй. Өөрт байсан цорынгаас найзаа тэр хамгаалж чадаагүй дэ готрон амиа хорлох гэж бүт хэрхэн агшинд Сомыг гарч ирнэ. Үхээгүй байх ба өөрийг нь тэрхээр ортоход цустай биеэрээ Сомыг муухай болгох чинь гэж айн хол байхыг сануулсан ч Соми түүнийг тэрхэд залуу өөрийн ирэхгүй амьд байгаад нь баярлсандаа уулхан тэр. Эцэст нь хичнээн муузуул хийдэг муухан хөдий ч Сомыг өрөвцөндөө амьд үлдэн мэдсэлжийн нүдийг оронд нь ухаж гаргасан байсан болж таардаг. Киноны төгсгөлд Тэшигийг цагдаа нар шорондоо бүр мөсөн авч явахаас өмнө нэг зүйл гуйдаг ба охин хичээлдээ явхад хэрэгтэй бүх зүйлийг авч өгөн дэлгүүр ажилуулдаг хөгшнөөс охиныг харж хандаж байхыг гуйна. Охинд хандаж тэр үед чамайг танихгүй дүр эсгэснийг уучлаарай. Одооноос чамайг чийл авч явна. Чийл өөртөө туслана. Хэцүү байх ч гэсэн чи чаднаа гэж итгэж байна хэмээн охиныг эцсийн удаа тэрснээр кино маань дуусна.